Энэ сарын 25-наас нөөцийн махыг худалдаж эхэлнэ гэж мэдгчсэн ч хизээнээс хэдэн өргөний ханштаар худалдаалах нь одоогоор тодорхойг байна. Өнөөдөр хүнсэтэй аж ахуйн яам болон нийслэлийн онцгой адилхан газар, мэргэжлийн ялалтын ерөнхий газрын албан тушаалтнууд нөөцийн мах бэлтгэж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай газар дээр нэрч танилцлаа. За ер нь энэ жилийн тухайд гэсэн ер нь махны чанар бол их сайн байгаа нь харагдаж байна. Өнөөдөр ингээд мах бэлтгэсэн байгаа аж ахуйн нэгжүүдээр яваад үзлээ. За ямааны махны одоо дундаж жин бол нэг 20-тоо, хоньных 23-таа тий хүрэх 150-таа гихчээний ийм одоо малын бэлтгэсэн байдлаас харахад бол чанар сайтай бэлтгэсэн байна. Манай онцгой байдлын ерөнхий газраас 8 объект 8 газар дээр хяналт тавин ажиллаж байгаа. Улаанбаатар хотод 6, Дархан Эрдэнэтэд нэг одоо албан хаагч маань хяналт тавин ажиллаж байгаа. Ер нь махыг бол нөөцлснээс хойш 6 сар хадгалах бол асуудал байхгүй. Энэ учраас 10 сар бэлтгэсэн байх бол төрөвчийнх нь бол одоо 4 сар хэтэл одоо зарагдаад эхлэв шүү дээ. Одоо миний ойлгож байгаагаар бол одоо энэ нөөцийн худалдахгүй худлаанд гарах байх гэж бодож байгаа. Энэ бол ерөөсөө махны үнэ өсөлтийг хязгаарлах. За иргэдийг аюулгүй махаар хангах, чанарын шаардлагаас мах хангах юм зорилготой хөтөлбөр хэрэгжиж байгаа. Одоогоор Баатар тэнгэр компани 2450 тонн, Мах Импекс 2230, Мах Маркет 1845 тонн, A&DM компани 2580 тонн махыг нөөцлөд байгаа юм байна. A&DM компани захирал Ганбаатарын хэлж байгаагаар энэ жил нөөцийн махны үнэ өмнөх жилүүдээс нэмэгдэхгүй гэж байлаа. Харин махыг хизээнээс хэдэн өргөний ханштаар худалдаалахыг хүнсэтэй аж ахуй яамныхан бэлтгэгч компаниудтай өнөө маргаашгүй хуралдан эцэслэх гинэ. Ер нь яг зүгээр хүмүүс иргэдийн дунд тийм нөөцийн мах гэхээр бас нэг тийм сөрөг тийм ойлголт байдаг л та. Чанарын хувьд хэвэл бид нар аль болох одоо чанартай стандартын шаардлага хангасан ийм махыг л одоо нөөцлж байгаа. Дээрээс нь бид нар одоо хадгалах зойр савныхаа хувьд нэлээд анхаарал хандуулж өнгөрсөн жил энэ одоо зойрыг шинээр ашиглалтанд оруулсан байх тийм. Одоо энд байгаа 3000 тонн махыг хэдэд бэлтгэж нөөцөж чадсан бэ? Энэ махны хувьд хэвэл өнгөрсөн оны одоо 10 сараас 1 сарын 20-ны хооронд бэлтгэж нөөцсөн байна. Ер нь үнийн хувьд ямар байх вэ? Үнийн хувьд гэх юм бол бид нар гэрээ загцсан үнийн дагуу худалдаанд гарна. Гэхдээ өнгөрсөн жилийн одоо нөөцийн махны үнийг бол энэ жилийн хувьд тэрнээс дэш гарахгүй гэрээ хийгдсэн байна.